Содном Жамц Арслан 1907 оны улаагчин хонин жилд болсон 10 засгийн наадам дээр 5-ын даваа эхэлж наадамчин олон хүчдүгчүүдэд эд амтархан шимтэж тал бүрээс нь өндлөдсөн шохоорхож байх үеэс нэгэн ер үсийн сонин явдал болжээ. Ойрын үеийн том жижиг наадамд өөрийн эр чадлаараа ихэд гайхуулж эгэл олны сэтгэлд хизээж унашгүй мэт дархан бат санагдах болсон алдарт намхаа аваргыг алс зүүн нутгийн нэгэн бүх олны өмнө анх удаа унгааж ихсийн асрын зүг дэвж яваа зүгджээ. Тэр наадамд алдарт дугур авраг, буянтаа авраг, тарган санзай арслан, чөлтөм авраг, гомб хэмээх лувсан жамбаа авраг, дамчаа арслан, чойнзон заан, ардн базар арслан, балсан лхүндэв арслан нарын зэрэг халах даяар алдарсан цууд хөвгчүүл бараг цугларсан байхад тэдэн дундаас гагцхүү энэ хүн намхаа аваргыг орхиж чадсанд наадамчин олон эн чинь хэн гихч үх вэ? Аль хошуу нутгаас ийм айхтар амтан гараад ирв? Яагав дээ? Сан бэсийн Содном Жамц байхгүй юу? Эн чинь өрөөсөн нүдгүй юм гинлээ шүү хөөрхий. Яасан лодтон биетэй сайхан ирвэ гэлцэн ам амандаа шивэр авир ярилцжээ. Ингэж тэр үеийн их наадмын дэвжэн дээр хизээж хэнд ч ялагдчихгүй хэмээн мандаж байсан сандаг очир аваргыг ялж шинэ хуудас нээсэн энэ бүх бол Сэцэнхан аймгийн Сан бэсийн хошууны хүн бөгөөд Хэрлэн мөрний өмнөд бие хан уулын зүүн талаар нутагтай Содном Жамц гэгч хосгүй тэнхээтэй ир байжээ. Содном Жамц өндөр том биетэй маш зузаан бөгөөд бэлхүүс нарийнхан булчингууд нь аргамд сур шиг зангирсан ир махтай сүрлэг сайхан иржээ. Тэр уурлах буюу цочртоо санаанд багтамгүй их бяр тэнхээ гаргадаг төргөн хөдөлгөөн самбаа ихтэй хүн байсан гэдэг. Өрөөснүүд нь хараагүй учир тэр талаасаа ирсэн бүх буюу дайрсан юу ч гэсэн гаргадаггүй. Харин хараатай талаас нь очиход гайгүй анхаарал их султай байсан гэж тэр үеийн танил хүмүүс нь ярьдаг байжээ. Нэгэн намар цагт Сан бэсийн хошууны нэгэн хэсэг залуу ирчүүл жин тэхэр нутгаасаа гарan их манхан талд явж өөдөж шуугсаар нэгэн буудаа майхнаа босгож хоол ундаа хийх гэж байжээ. Энэ үеэр нэг зүггүй Содном Жамцыг элдвэр дооглон наргиж хор шарыг нь малтаад ер зүгээр суулгасангүй. Эцэстээ түүний хорн хөдөлж тэсжүүлж чадаад тэр хүн рүү ухс хийтэл цаадах нь майхны ямаар зүхтан гарч тэнд байсан модон тэргэнд тулаад хажуу тийш болтжээ. Үүнд Содном Жамц хойноос нь мөн ухсгийн гараа зангидан санаандгүй цохиж орхисонд цаад хүн хэдийнэ болтож амжсан тул түүний далайсангаар модон тэргэний дугуй дээр тусаж мөрийн сумнаас нь мултартал зад зогсон байна. Ингэж нэг тэргэн өрөөсөн дугуйтай болсон гэжээ. Мөн түүнээс хойхон нэгэн өвөл Сан бэсийн хүрээнээс зүүн өмнө өвлжөөндөө байсан Дамдин сүрэнгийх гэдэг айлд хэсэг ирчүүл цуглараад элдвийг ярилцсан бужигнаж байтал гадаа уяатай байсан том гарц нохой хуцжээ. Үүдээр шагааж харвал Содном Жамц морьтой ирж яваа харагдсанд бүгдээрээ хилэлцэн Содном Жамцыг дамшиглах гэж хошуухан гарч нохоогоо тасархаар муу юмар уйчаад гэртээ орж тотго зэрэг симхэнүүдээр сэм харцгаан хүлээж байжээ. Содном Жамц лавал нохойн дуруулах л гэж байхгүй. Харин цочоод хайрын нохойг минь алчихгүй байгаадаа ямар ч хэсэн чухам яаж хөдлөхийг нь харъя гэлцэн хүлээжээ. Содном Жамц уяан дээр ирж нохой гэж хэд дуудаа зогсчиж. Уяан баруун талдаа байсан бөгөөд гэрийн баруун урд нилээд зайтай газар ширэнд нь боогоод хөлдөөсөн үхрий мах хэвтэж байжээ. Түүнээс зүүн тийш модон тэргэн дээр том ган дотор чанах чанахаар нь хөлдөөсөн мах дүүрэн байсан бөгөөд түүний зүүн дугуйнаас нь нохой нь уяатай байсан ажээ. Содном Жамц нилээд олон удаа нохой хорио гэж дуудаад эцэст нь хүн юр гарч ирэхгүй мориноосоо бууж уйчаад энэ нохой зүгээр л байдаг байх та гэж ганцаараа өгүүлсээр гэрлүү алхажээ. Гэтэл хүрээн дээр хүн даваачиж өгөх гэж ширэнд нь боож хөлдөөсөн үхрийн махны дэргэд явхад нь нохой гинэт агсран тэмүүлж уяагаа дорн тас татчихад улаан галзуу мэт хар ирчээрээ Содном Жамц руу дайран иржээ. Содном Жамцч дороог ялс хийж яах ийхийн завдалгүй нөгөөх ширэнд нь боосон үхрийн махыг хоёр гараараа толгой дээрээ өргөсөнд тэр сүртэй хачин зүйлээс нохой хүртэл айж гаслан тэргэн доогуур шургажээ. Содном Жамц тэр дороо нөгөө махаа тэрэг рүү шидсэнд бүхэл үхрийн хөлдөө мах модон тэргэн дээр хад чөлөө мэт тусаж тэргийг хажуу тийш нь химх татаж модон ган хаг усарч дотор нь байсан мах ойр хавийн газраар бутран унажээ. Хүмүүс гарч ирж инээлдэн гэрийн эзэн тэргнээсээ саллаа гэж дотроо хар буусан боловч мөн л инээж тэр зүг очвол харин сайхан том гарц нохой тэргэн дор даруулж өгсөн байсан гэдэг. Хайрын нохой хайрын тэрэг гэж гэрийн эзэн өгүүлэхэд Содном Жамц юуны чинь тэрэг наан чинь хүн нохойд бариулах гэж сандарч байхад хэмээн сөрхий уурлаж байсан гэдэг.